Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяатай бүртчөн Гуа марлын 10 дахь үеийн аж Торголжин баян юм. Торголжны хөвөн Дуваа сохор, Добуу мэргэн хоёр юм. Дуваа сохор магнаа дундаа ганц нүдэд 3 нүрийн газарт харах болго. Нэгэн өдөр Дуваа сохор Добуу мэргэн дүүтэйгээ бурхан халдуун дээр гарав. Дуваа сохор бурхан халдуун дээрээс нэгэн сайхан охиныг олж харав. Тэгээд Добуу мэргэн дүүдээ эхнэр болгонгуй гэж бодлоо. Ийхүү доош хамт буун явж очтолоо. Алуунгой химээх үсгэлэн тэмхтэй байхыг олж үзэв. Добуу мэргэн ийхүү алуунгойг өөрийн эхнэр болгож авав. Алуунгой Добуу мэргэн дээрж 2 хүү төрүүлж өглөө. Бүгүүнүүдээ, бэлгүүнүүдээ гэдэг юмсанч. Тун удалгүй Добуу мэргэн үгүй болов. Добуу мэргэнийг үгүй болсны хойно алуунгой ир үгүй мөртлөө 3 хөвгүүн төрүүлжээ. Нэр нь Бүгүү хатааги, Бүгүү тусалжи, Бодончор монхог юм. Урд Добуу мэргэнээс төрсөн бэлгүүнүүдээ, бүгүүнүүдээ 2 хөвгүүн нь хойно гарсан дүүнраа сэжиглэн гадуурхаж буйг алуунгойх мэджээ. Хаврын нэгэн өдөр хоньны хүншилмэл мах чанаж бүгүүнүүдээ, бэлгүүнүүдээ, Бүгүү хатааги, Бүгүү тусалжи, Бодончор монхог энэ 5 хөвгүүнээ зэрэгцэн суулгав. Тэгээд тус бүрдэн нэг сум өгч хуглах тун гэжээ. Хөвгүүд нэг сумыг хялбархан хуглав. Дараа нь сумнуудыг нэгэн багц болгон баглсан 5 сумыг өгсөнд хинэн ч хугалж дийлсэнгүй. Алуунгойх 5 хөвгүүндээ хандаж ингэж өгүүлжээ. Та 5 миний ганц хэвлэгээс төрсөн бөлгөө. Та 5 хөвгүүн ганцаар салвал нэжгээд энэ нэг сум мэт хүнд хялбархан дийлдэнэ. Та нар ив ие нэгтгэвэл тэр багцалсан 5 сум мэт бат бих болж хиндэж хялбар дийлдэхгүй болно гэж сургажээ. Тэгээд бэлгүүнүүдээ, бүгүүнүүдээ 2 хөвгүүндээ хандан ийхүү хэлв. Шүн бүр цэгийн шар хүн гэрийн өрх тотхын зайгаар орж ирээд хэвлийг минь илж гэгээ гэрлэн хэвлийд минь шингэх бөлгөө. Гарахдаа наран сарны хилээр шар нохоо мэд шаруулсан гарна. Та нар дими яахан хөөлнө. Тэр тэмдгээр ухаж үзвэл тэнгэрийн хөвгүүд бөөсөө. Илэг төрлөө эвдэлж бүгд хэсгэн хөвгүүд минь. Их захаа алдаж буй хуйсган хөвгүүд минь. Энгийн ганц сум шиг эвдэрч бүү ялagд. Ирчэд 5 сум шиг эвлэж нэгтэрчээл. Өшлийн өргөс гიშгэлж өргөө гэрээ бүүс үйдэг. Өндөр заяага өргөж үлми дээрээ бат зогс. Ганцаар явбал гарын аясаар хугарна. Олноороо зүтгэвэл орчлонгийн оройд хөрнө. Тэр цагаас хойш ах トゥ таава ив ийтэй байж ирээдүйн Монгол угсаатны Овг аймгийг ялан нэгтгэсэн төвхтэй. Алуунгойгоос төрсэн 3 хөвгөөний баг нь болох Бодончор монхгаас Борчхон овгийнхан үүссэн гэж үздэг. Бодончор монхог нь Тэмүүчний өвөг дээдэс юм.